Орон хивэн тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй, мөрөөлөлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За үзэгч та бүхэн харж байгаа бол миний арталт Цэлмэг кибер сургууль харагдаж байна. За учир юу гэхээр мөрөөлөлийн нэвтрүүлэг Цэлмэг кибер сургуультай хамтраад 3 хүүхдийг үн төлбөргөө тэтгэлгээр сургахаар болсон баяртай мэдээг одоо яг энэ цаг мөчид та бүхэндээ дуулгаж байна. За 10 дугаар анги, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд яг IT чиглэлээр сонирхож байгаа хүүхдүүд яг энэ сургуульд суралцах бүрэн боломжтой. Тэгээд нийгмийн харилцагын хүрээнд одоо Цэлмэг кибер сургуулийнхаа маань 3 хүүхдийг 100% үн төлбөргөө тэтгэлгээр энэ сургуультай одоо сургахаар болсон байгаа. За бүгдээрээ ингээд багш нартай нь орж танилцъя, сургуультайгаа орж танилцъя, ямар сургуульд сурах гэж байгаа гэдгийг одоо бүгдээр хамтдаа орж танилцъя. Технологи бол хөгжлийн эхлэл юм аа. Бид Монголын ирээдүйг бэлтнэ гэдэг яг технологийн сургууль байгаа. За ямар гоё өнгөлөг сургууль ээ. Цэлмэг кибер сургууль. За их орны хөгжил энгийн зүйлээс эхэлэлтэй Цэлмэг сургууль гэсэн юм байна. Сайхан амарсан уу? За баярлалаа. Гүжинд штэ танаа. Харин тий. Өглөө манайх чи хичээл 8 цагаас эхэлдэг. Тэгээ одоо яг хүүхдүүд маань 3 дугаар цагийн цэцэрлэгааны бол байж байна. Энэ түрүүнд мөрөөдлийн нэвтрүүлэгтээ хамтраад 3 хүүхдийг үн төлбөргөө сургахаар болсон танай хамт олонд одоо чин сэтгэлээсээ талархлаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Бас бидэнтэй хамтарч ажиллаж байгаа та бас маш их баярлалаа. Ингээ одоо ер нь бүгдээрээ манай сургуультай бас танилцъя. Тэгээд эхний удаад бол мэдээж удирдамжийнхаа талаар бас эцэгчүүд телевизээр үзэж байгаа бүх хүндээ бас дамжуулж бас хэлье те. Тодорхой мэдээлэл бас өгье те. Тэгээд юу вэ? Тэг өдөгчөнд он мэдхгүй байгаа өөрийгөө эхлээд танилцуулъя тий. За тэгээ. За намайг Хэрлэн Тунгалаг гэдэг манайх Монголын анхны технологийн сургууль буюу Цэлмэг кибер сургууль байгаа. Би Цэлмэг кибер сургуулийнхаа гүйцэтгэх захирал албан тушаалд ажилладаг. За одоо манай сургууль бол үүсгэн байгуулагдаад 2 дахь хичээлийн жил рүү орж байна. За тэгэхээр одоо бид нэр одоо эцэгчүүд хүлээж байгаа хэлтэ ямар хүүхдүүд энэ сургуультай үн төлбөргөө авах гэж байгаа юм болоо гэж бодож байгаа. Тэгэхээр сургуулийн талаар давчхан шиг бас хизээ нэгдсэн мөлий манай сургууль. За манай сургууль бол 2020 онд бол нэгдсэн. За яг 2021 оны хичээлийн жилээс бол эхлээд сургалтын үйл ажиллагаа бол яг одоо хүртэл бол тасралтгүй үйл ажиллагаа бол явагдаж байна. За тэгээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол эх хичээлийн жилд буюу бид нэр дунд ахлахангаа авч байгаа учраас за 10-аас 12 дугаар ангийнхаа сурагчдад бас боломж олгоод нийт 3 хүүхдийг бол үн төлбөргүй сургуультай нэг жилийн хугацаатай суралцуулах ийм хүсэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр та хэд манаас энэ ажлыг маань дэмжиж байгаа бас маш их баяртай байгаа. За тэгэхээр 10 дахь ангийн хүүхдүүд бол одоо 3 жил өнгөө сурна гэсэн үг шүү дээ тий. 10, 11, 12 та өнгөө сурна гэсэн үг. 11-р ангийн хүүхдүүд маань 2 жил гээд явчихна шүү дээ тий. Тэгин. Тэгээд мэдээж шаардлага хангасан материалуудыг бол бид нэр хүлээн аваад за хүүхдүүдтэйгээ ярилцаад тэгээд 3 хүүхдээ одоо сонгон шалгаруулж авахар бол өдөрдөмжийг бол гаргасан байгаа. Тийм. За удирдамжаас ер нь дэлгэнгүү танилцуулъя тий. За тэгэхээр эхний удаад бол мэдээж тухайн хүүхд маань бол өөрөө ийм суралцагчийн хүсэл эрмэлзэлтэй тий эрэг бүтээлч зөв хандлагатай ийм хүүхдийг бол мэдээж бид нар сонгон шалгаруулж аавна. За түүний дараагаар бол ерөнхий боловсролын сургуулийн 10-аас 12 дугаар ангид суралцж байгаа хүүхдүүд бол байна. За сургуулийн тодорхойлолт дүнгийн хавсралтаар бол баталгаажиж бол ирэх боломжтой. За үүний дараа бол бид нар нэгдсэн журмаар хүүхдүүдтэйгээ ярилцлага хийгээд тэндээсээ бол хүүхдүүдээ сонгон шалгаруулж авч байгаа. За мөн хүүхдүүд маань өөрийнхөө хүсэл сонирхол ирээдүйн мэрэгжилтэй өөр бусад зүйлсээ илэрхийлсэн эсээ бичлэгийг бас бид нар шаардсан байгаа. Тэгэхээр эсээгээ бол бид нар манай сургуулийн аль биесны мэйл хаяг руу бол илгээгээд за тэндээсээ бол үндсэн сонгон шалгуулалтууд бол хийхээр байгаа. Одоо бол 1-ээс 6 дугаар ангийн хүүхдүүд байгаа. Гэхдээ бид нар чинь нөгөө дунд ахлах гээд сургууль явж байгаа ч гэсэн 3 чиглэлээр юутай байгаа шүү дээ тий. IT бас компьютер гээд. Тийм. Манайх ч өөрөө бол Монголын анхны технологийн компани болох Эхлэл брэнд компани бол харьяа сургууль. За технологи гэхээр бол мэдээж дотроо бол олон төрөл бол байгаа. Мэдээллийн технологи, техник болон электрон технологи, дизайн технологи гэдээ байгаа тийм ээ. За тэгэхээр хүүхд маань одоо аль чиглэлд нь илүү сонирхолтой байна. Тухайн сонирхол дээр нь тулгуурлаад хүүхдүүдэд илүү хөгжүүлээд авч явах зорилготой ийм сургууль байгаа. За тэгэхээр ирээдүйн инженер, зохион бүтээгч, программистуудыг бол бэлтгэн гаргах зорилготойгоор бол бид нар ажиллаж байгаа учраас яг энэ чиглэлд илүү суралцах сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд бол бид яг энэ хөтөлбөртөө сонгон шалгаруулж авахар бол ажиллаж байна гэсэн. Энэ манай сургалтын албаны өрөө байна. За тэгээд эсэлт хариуцсан
манай 2 менежертэй үндсэн сургалтын менежер, за график дизайнер, маркетингийн менежер гэсэн хүмүүс бол яг энэ өрөөнд бол ажилладаг. Элсэг сонирхолтой эцэгчүүд бол өглөөнөөс орой хүртэл бол байдаг учраас бид нар өглөөний 7-оос орой 7 хүртэл бол яг тасралтгүй сургууль дээр бол ажиллаж яадаг, элсэлтэй аваад бол байж идэг гэсэн үг. За сайн байна уу? Сайн байна уу? Элсэлт хариуцсан менежер Мөнгөн Зул байна. За ер нь элсэлт хэр байна? За элсэлт бол ажлын өдрүүдээр бол амралтын өдрүүдээр аягүй хэрэлттэй байна. За одооны хүүхдүүд маань өөрсдөө сошиал орчноос мэдээлэл аваад сургуулийн маань аягүй их сонирхож ирж байна. Тэгээ эцэг эхчүүдэд дагуулж ирж байна ахлах ангийнхан бол бага ангийнхны хувьд бол STEM хөтөлбөрийг маань илүү чухалчилж үзээд ирж байна. Ер нь одоо хичнээн хүүхд элсүүлээд байна. За манайх бол одоо 250 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жилийн үед 9 сард бол 700-аас 750 хүүхэд авах төлөвлөгөөтэй байна. Одоогоор бол анги дүүргэлтүүд бол 70% гүйцэтгэлтэй явж байна. Бид нэр элсэлтэй 4 сарын 30-наар хаахаар байгаа. За тэгэхээр эцэгчүүд цэлмэг кибер сургуулийг одоо юунд нь ол сонгож ирж байна? За технологийн сургууль гэдэг утгаар нь илүү сонгож ирж байна. Технологийн дотор техник технологи, дизайн технологи, мэдээлэл технологиос алж байгаа. Тэгэхээр хүүхэд маань өөрөө яг програм бичих сонирхолтой бол мэдээлэл технологиороо, зураг зураад дизайн тал руу сонирхолтой бол дизайн технологиор гүнзгийрүүлээд үзнэ. Гүнзгийрүүлээд үзнэ ч нөгөө 2 хичээл нь бол хаягдахгүй дагалдах хичээлээр ороод явж байгаа. Тэр яг сайн хэлсэн 3 чинь 1-р ангиас нь эхлээд орно гэсэн үг үү? 1-р ангиас бол STEM хөтөлбөрөөр буюу биетээр STEM лого хөтөлбөрөөр ороод явна. Дунд ангиасаа бол технологийн маань анхан шатны програмууд, ахлах ангидаа бол гүнзгий шатны програмууд ороод гүнзгийрээ төгсөж байгаа. За өөр одоо яг тэр IT чиглэлээр орохоосоо гадна өөр хүүхдүүдэд одоо дугуулan секц гэдэг ч юм өөр сонирхолтой илүү ямар хөтөлбөр байна? За манайд нийт хичээлээс гадуур 14 төрлийн секц сонгоод нугуулan байдаг. Таеквондо, морин ур, төгөлдөр хуур, хийл хөгжим, бүжиг, мөн бяцхан сэтгэгч клуб, номын клуб, хятадтай англи хэлний ярианы клубуд гэх мэт 14 төрлийн хичээл орж байгаа. Ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхөд Динж Хотхон. Сая дотор ярьж байгаа л одоо нөгөө STEM хөтөлбөр гэдээ ярьж байгаа. Тэгэхээр 1-р ангиас нь ахуулаад одоо IT чиглэлийн, технологийн чиглэлийн гэхээр ямар хичээлүүд ордгийн дунд анги, ахлах анги гэдэг хичээлүүд нь гүнзгийрээд явдаг бах тий. Тэгдэг. Манайх бол үндсэндээ бол математик, технологи, англи хэл, хятад хэлний гүнзгийрсэн сургалттай. За математик бол бүх хүнд бол ойлгомжтой тийм ээ. За технологи гэхээр дотроо бол түрүүн би бас хэлсэн мэдээллийн технологи, техник болон электрон технологи, дизайн технологи 3 задарч бол орж байгаа. За хэлний тал дээр бол манайх 1-р ангиас англи хэл, 6-р ангиас бол хятад хэл, гадаад бол монгол агштайгаар бол орж байгаа. За технологи гэхээр хүмүүс маань зөвхөн л компьютерийн хичээлүүд ороод идэм байх гэж бол ойлгодог. За тэр маань одоо бол манайх чинь зөвхөн 1-5 буюу бага ангиудтай байгаа учраас бага ангийн сурагчдад бол технологийн хичээл хэрхэн орох вэ гэхээр энэ хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэх үйл ажиллагаагаар бол дамжуулаад за өөрөлдвөл одоо манай менежерүүд яриад байгаа те STEM суурьтай хөтөлбөрүүдээр бол дамжуулаад яг үндсэн нөгөө мэдээллийн технологи, техник, электрон технологийнхоо суурийг тавьж өгч байгаа гэсэн үг. За тэгээд STEM хэр хүүхд маань тоглонгоо суралцсан гэсэн үг тийм ээ. За тоглонгоо суралцж гин гэдэг маань бол математик загварчлал, инженерчлэл, за өөр одоо сэтгэн бодох үйл ажиллагаа, бүтээл цэтгэлгээгээ бүх юм давхар ингээ хөгжиж идэг. За яг энэ STEM-ийн төрлийн бүх хичээлүүд маань бүгдээрээ багаар хичээлдэг учраас за багийн үйл ажиллагаа, за багаар хичээлж явах явцдаа бол малайлах ур чадварууд гээд те өөр бусад үйл ажиллагаанууд бүгдээрээ бас давхар хөгжөөд явж идэг гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээрээс яг ингээ манай сургуультай ингээ танилцж байгаа учраас эхнээс нь ингээ ангиудаар ороод явах юм бол багш нар маань ч бас илүү дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгөөд явах боломжтой байгаа. Одоо өглөөгөр бол зөвхөн бага ангиуд орж байгаа юу? Хэдэн ээлжээр орж байгаа? Бол манайх хувийн сургуулиуд ер нь бол нэг онцлогон дандаа нэг л ээлжээр ордог. Манайх ч өглөө 8-аас өдөр 3 цаг хүртэл хичээлдэг. За одоо яг энэ 2 давхар хичээлийн байрандаа бол 1-5 дугаар анги бол байгаа. За яг 7 бүлэг бол яг үндсэндээ бол хичээлж байна. За тэгэхээр одоо энэ хэдүүлээ 1-2 гэдэг анги руу орж үзье. За энэ хичээлийн жил яг манай өөрсдийн маань тэ шинээр өлгөж авсан зөвхөн 1-р ангийн хүүхдүүд байгаа. За ямар ч гэсэн багшаасаа Жишээл авъя тий. Жишээл. За. Нэгтаа татамарлаа гэсэн байна. Болно гэнэ. За. Сайн бацаано. За ямар мундаг хүүхдүүд ээ. Хөөхөн гэдэг яах вэ? Үлдэр
туслаа. Намайг Туул гэдэг цэлмэг сургуульд анх дахь жилдээ анхны багшаар ажиллаж байна. Боловсролын байгууллагт би 37 жил тасралтгүй одоо багангийн багшаар ажилласан. Энэ бяцхан хөөрхөн хүүхдүүдээ хүлээж аваад их урамтай гоё ажиллаж байгаа. Манай ангийнхан мундаг байгаа. Уншаад бичээд бодоод сурцсан. Чэжчгийн дэвтрийг яваад үзээрэй. Янзын гоё бичнэ. Үгүй ялдаагүй, зөв, цэгцтэй манай хүүхдүүд. Тэгээ манай хүүхдүүд 90 авьяастай олимпиадаа дугуйландаа их эрчимтэй явж байгаа. Манай эцэг хүүхдүүд их идэвхтэй, манай хүүхдүүд маш идэвхтэй, маш сайн хүүхдүүд байгаа манай хүүхдүүд. За, англиун аль хичээлдээ илүү сонирхолтой байна? Монгол хэл математик. Монгол хэл математик. За. Сургуулийнх нь юуны илүү таалагдчих вэ? Уншиж бичиж. За, дугуйлан аль дугуйланд явж байгаа? Төгөлдөр хуур таквондо, дургийн дугуйлан бяцхан сэтгэгч. Бүх тийм олон дугуйланд нь явж байгаа юм уу? За, 1-р ангийн 1 давхртаа ороод 2 давхрт нь За 2 давхарт болохоор 2, 3, 4, 5 дугаар ангийнхан тэгээд хөгжмийн кабинет байдаг. Одоо хэдүүлээ манай 4-р ангийнхан руу орж үзье да тий. За яшаас манайх өөр мэргэжлийн сэтгэл зүйчтэй, бага насны хүүхдийн сэтгэл зүйчтэй. За сэтгэл зүйчин маань өрөөнд одоогоор бол нөгөө бэлтгэл бүлгийн хичээл орж байгаа. За манайхаас 5 настай хүүхдүүдээ хүлээж аваад за унших хэлтгэл, бодох хэлтгэл, бичих хэлтгэл, лог сэтгэлгээ, STEAM, EQ гэсэн хичээлүүдийг бол яг бэлтгэл бүлгийнхаа хөтөлбөрөөр бол орж байгаа. Хүүхдүүд маань одоо яг 11 цагаас бол бэлтгэл бүлэг маань хичээлд учраас бэлтгэл ангийнхан маань бас ирж байна. За одоо манай энэ 4-р анги руу хэдүүлээ орж бас үзье. Манай 4-р ангийнхан ямарсан. энэ дээр юу игээ тавьсан байна? Ямар сонирхолтой юм бэ? Энэ цэлмэг гэ шуунаа тэгээ тавьсан шүү дээ. Үжингоо гэд. За. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За сайн байна уу агшаа. За хичээлээр нь ороод ирлээ. Ямар хичээл орж байна? Уншигч тарих орж байна. Уншигч тарих. За. Ялгаа манай сургуулийн нэг онцлог хичээлүүдийн нэг байгаа. Тэгээ бусад сургуульд бол их ороод байдаггүй. Манайх болохоор хүүхдүүдтэй номон дуртай болгох, тэгээ танин мэдгүй талыг нь хөгжүүлэх, тэгээ юм унших сонирхолтой болох үүднээс уншиг тарих гэдэг хичээлээр ордیں۔ Бага ангита. Ийм их хөгж байгаа юм л да. Том болгодыг юмгээд одоо энийг хүүхдүүд том болгодыг юмхээр яг том болгодог юм байд юм болов гэ гайх. Жишээ нь тий гайхахаас бас танин мэдих одоо сонирхлыг нь төрүүлж штэ тий. Тэгээд ийм их уншуулаад тэрэн дээр нь задлал хийлгээдэг. За энэ бол нэг хичээл нь зарим тохиолдолд шинжлэх ухааны хичээлүүдийг оруулж өгдөг. Одоо хүний үүсэлч гэдэг юм уу те дэлхийн үүсэл юу байдгийг тийм хичээлүүдийг оруулж өгдөг баг. За хин гэдэглээ танилцуулъя. Намайг асуучир би 4 дугаар анги удахгүй 5 дугаар анги болох гэж байгаа. Би 9 настай 9 сая ам төрсөн 15 төрсөн. Би 10 нас хүрэх гэж байгаа удахгүй удаа. За цэлмэг кибер сургуулийг яагаад сонгосон? Англи хэлтэй болоод гоё гадаад руу аялахын мөрөөддөгсэн. Тэгээд дaan сонин амьтын ч юм уу нэг ер бусын хачин амьтны судлаач болохын мөрөөддөгсэн. Сургуулийнх нь аль хичээл нь илүү сонирхолтой байдг уу? Математик. Өөр ямар хичээл? Нэгнийгээ хариулна шүү. За технологи дээр нь юу ордгийг? Зураг юу бүтээдэг? Лего явуулдаг. За. Тийм бас цаасаар юм хийдэг. Бас юм зураа цаасаар бүтээл хийгээд тэгээ бас буудаг юм. Машин юу зохион бүтээдэг? Хог хаягдлаар юм бүтээдэг. Тийм хичээл орлоо. За баярлаа. За энэд маань дөнгөж цэцэрлэгийн амьдрал буюу тоглоомын наснаас сургуулийн амьдрал руу бол шилжиж юм гэсэн. Нэгдүгээр ангид орохдоо хүүхдүүд айгүй их юм нэг сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй их юм хүнд үеийг даван туулдаг байхгүй. Тэрэнд ингээд тэр үеийг нь болохоор баг ч гэсэн ингээд хөнгөлөхийн тулд одоо сургуульд ороход найзгүй байхын тулд ерөнхийдөө бол энэ хүү бэлтгэл бүлэг нь хичээлж байгаа гэсэн үг. За ямар хичээлүүд орох вэ? Ерөнхийдөө бол монгол хэл орно. Тэгээд дээрээс нь логик сэтгэлээ, STEAM, туршилт, тэгээд дуу хөгжим технологи маш олон төрлийн хичээлүүд ордог. Ерөнхийдөө бол хүүхдийг тоглоомын аргаар л ерөнхийдөө сургана. Одоо яг хичээл хийж байгаа биш ч гэсэн ингээд тоглож байгаа юм шиг л хэрнээ ингээд мэдлэгээ бүтээгээд яваад байна гэсэн үг. За баярлалаа агшаа.
Хөгжмийн хичээлдэр бол манайх төгөлдөр хуур болон морин хуур бол хичээлдэг. За мэдээж бол орох судлах ёстой цагуудаас нэмэлтээр дахиад дугуулангаар бас хичээлдэг. Ирэх хичээлийн жилээс багш маань өөрөө бол төгөлдөр хуур, морин хуур, хийл хөгжмийг бол давхар хичээллүүлээд явах юм зорилготой л байгаа. Багангийнхан маань бол илүү төгөлдөр хуурн дээр бол ажиллах бол бүр илүү сонирхолтой. Яагаад гэвэл нөгөө хүүхдийн гарын жижиг булчин илүү хөгжүүлээд за тэр маань цаашаа бас нөгөө систем хөтөлбөр дээр минь холбогдож өгдөг учраас 1-ээс 3 дугаар ангийнхан маань илүү төгөлдөр хуурндаа ордог. За арай ахмад буюу ахлах анги буюу 4-5 дугаар ангийнхан маань бол тэгвэл морин уурынхаа хичээлд бол илүү өргөн хамрагддаг гэсэн. За одоо хэдүүлээ энэ манай сургуулийн технологийн анги руу орё. Энд яг одоо STEM легогийн хичээл орж байгаа. STEM хэлбэргээ яриад байгаа. Сонирхолтой. За манай 3 дугаар ангийнхан. За сайн байна хүүхдүүд ээ. За юу өгсөрж байна та? Хичээний машин. За Бид хоёр юмнуудын цуглуулад энэ хоёр юмыг хийж байгаа. Чи богсон даалгавраар өгсөрд юм биш үү те баг болоод? Өгсөрдөг STEM Lego гэдэг хичээл орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хичээлийг орсны давуу тал нь юу юм бол? Өнгөрсөн жилүүдэд болвол те хүмүүс хөвчлэн дандаа IQ, EQ гэдэг хоёр юмыг ярьдаг гэсэн. Сүүлийн жилүүд л нэмэлтээр одоо EQ гэдэг те emotional quality буюу одоо сэтгэл хөдлөлөө хянах чадвар гэдэг ийм юм ярьдаг болсон. За үүн дээр нэмэгдээд одоо 2025 он гэхэд бол хүмүүст ямар нэмэлт ур чадварууд шаардлагатай байгаа вэ гэхээр одоо CQ буюу бүтээлч байдал, за багаар ажиллах чадвар те цагийн менежмент гэдэг эдгээр чадваруудыг бол хүүхдүүд болон ажил олгогч нар ингээд шаардж байгаа. За тэгэхээр тэрэн дээр тулгуурлаад бол манайх өөр юм яг юм хүүхдийн бүтээл сэтгэлгээн дээр тулгуурсан STEM-ийн хөтөлбөртэй. За энэ хөө STEM-ийн хөтөлбөр маань хүүхдүүд яадаг вэхээр мэдээж одоо яг энд ингэ 4 хүүхэд бол тоглонгоо суралцсан гэсэн үг. За тэгэхээр лего эвлүүлж чинь тийм ээ ямар нэгэн зааврын дагуу лего эвлүүлж чинь. За мэдээж эхний нэг хэдэн сар хэдэн хоногт бол хүүхдүүд нөгөө уучраа олох гэдэг те одоо бүтээл эрхэн бүтээлтэйгээ танилцах гэдэг ийм үе шатууд бол байна. За түүний дараагаар автоматар бол тухайн багт хин нэгэн манлайлагч болж ирдэг. За манлайлагч болно. За түүний дараагаар зохион байгуулалтанд орно, дэг журманд орно. За ингээд эндээс бол хүүхдүүдийн маань бүтээл гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр мэдээж яг хүмүүс бол зөвхөн энийг ингээ хооронд нь эвлүүлээл болоо гэж бодож идэг боловч үүний цаана багийн ажиллагаа, бүтээлч ажиллагаа, за хичээлийнхаа цаг буюу 35 минутад захирагдаж байгаа учраас цагтаа амжиж ажиллах цагийн менежмент тий. За тэгээд одоо найс нөхдөөгөө хэрхэн харилцах, бие биенийхээ үгийг сонсох гэд. За давхар одоо мэдээж нь бүтээл сэтгэлгээ маань зааврын дагуу хийгдэж байгаа учраас заавартай ажиллах чадвар тийм ээ. За нэмэлтээр одоо яг хүүхдийн бүтээл сэтгэлгээг хэрвээ энийг ингэж өөрчлөх юм бол яах вүлээ гэдэг ийм шүүмжлэл сэтгэлгээг ч гэсэн хүүхдүүдэд суулгаж өгч байгаа гэсэн. Магадгүй одоо харахад ингээд маш бага юм шиг боловч энэний маань гарах үр дүн нь бол харьцангуй том гэж ойлгож бас болно. Энд юу өгсөрж байна та нар? Ингээд Соронзон машин. Соронзон машин? Ингээд төмрийг төлөж. За. ингээд дугуй ингээд зөөдөг. Дугуй зөөх юм шиг тийм ингээд хэрэглээ. Саад ер нь дууссан байна уу? Дууссан. Мэдрээл авдаг 30 минутанд л өгсөрсөн. Хонх дүүрээр зэрэг сайн хонх дүүрээс. За өөр юу өгсөрх юм? Өөр тэгээд Маргааш өөр дахиад өгсөрсөн. Хүүхдүүд маань бол эхлээд мэдээж хөтөлбөрийн дагуу байгаа яг ямар бүтээл өгсөрж байгаа вэ гэдэг нь бол багш бол заавраа бол өгчихнэ. За түүний дараа яг энэ харагдаж байгаа энэ цагаан хэсэгтээ бол нийт энэ хэрэглэгдэхүүнээс шаардлагатай бүх хэрэглэгдэхүүнээ цуглуулж авч ялгаж авна. За тэрний дараагаар багаар ажиллаж байгаа учраас хэн нэгэн ялгаж байхад дараагийн гишүүн маань ялгагдсан байгаа хэрэглэгдэхүүнээрээ одоо эхний шатаа өгсөрж авах. Дараагийн сурагч нь 2 дугаар шатаа өгсөрж авах тийм. Ингээд багийн ажиллагаа нэгтгэхэд хамгийн эцсийн мөчөд нөгөө нэг хийх гэж байгаа каран ч юм уу. За эсвэл одоо нэг өгсөрж исэн энэ юу байдгийг те тухайн роботууд нь ч юм уу ингээ бүгдээрээ бэлэн болчихдог гэсэн. Энэ бол цэвэр багийн ажиллагаа явуулж 30 хичээлийн 30 минут дотор болоод амжиж байгаа. Ганцаараа байхад бол энэ ер нь бол бас боломжгүй. Учраас манайх дандаа энэ хичээлүүд нь дандаа багаар ороо явдаг гэсэн. За бид нар өнөөдөр Цэлмэг кибер сургаал дээр бүтэн өдөр өнжиж байгаа. Тэгээд яг өнөөдөр сурагчдын маань одоо хоол нь гарч ийн. За өнөөдөр хүүхдүүд ямар хаалтай байна? Өнөөдөр манай сургуулийн урдгийн хоолны хөтөлбөрт холбог будаатай хуурга, байцаанслаад, үзэмний шүүс, тэгээд матуутай шүлгтэй үйлчилж байна. Тэгээд хүүхдийнхээ өдөрт авах ёстой илчлэг, уураг, шив тэжээлийн бодис бүгдийг яг манай хоол зүйчийн өөрсдөө
гаргасан менюгээрээ баталгаатай менюгээрээ бид нар тэгээд өдөр хоолоо үйлчилдэг байгаа. Хүүхдүүд ногоо хэр идэж байна? Ногоо ер нь бага насны хүүхдүүд ногоо идэх тун дургу. Тийм болохоор бид нар ерөөхдөө дандаа жижиглж бутлаж өгдөг байгаа. Тэ маханд нь хийж тэ. За манай сургууль бас сурагчдын бие бэлтрийн өсөлт хөгжүүлэлтийг хангах зорилгоор биеийн тамирын хичээлийн хажуугаар давхар таеквондогийн хичээл, таеквондогийн дугуулан бас хичээлдэг байгаа. За энэ маань бол 7 хоногийн 4 цагаар бол хичээлдэг. За багш маань бол олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга ийм багш хичээллүүлдэг байгаа. Манай доноо авалттай ойлгосноо. Ваа. Ерөнхий боловсролын сургууль биеийн тамирын хичээлээс гадна манай таеквондогийн сургуульд оруулдаг гэдэг нь юунаас сунгалт, хүүхдийн ерөнхий хөгжүүлэлт, эвсэл олгох, за цаашлбал одоо биеэ хамгаалах ер нь бүхэл талаас нь одоо хичээл заадаг. За сая манай Монголын үндэсний сургуулийн цомын нээлттэй кап болсон, тэмцээн болсон. Эндээс 17 манай сургуулиас 17 тамирчнаас 4 алтт, 1 мөнгө, 7 хүрэлт медаль авсан. Одоо 4 сарын 11-ээс 13-ны хооронд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 сурагч оролцохоор тамирчид одоо бэлтгэлтэй гарсан байгаа. Өсөх дэнж хотхон өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөх дэнж. Өссөн дэвжихээ бодоод амьдралаа зохицлоо. Өсөх дэнж хотхон 2 дугаар ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цутгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч эхэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг зохицлоо. Эцэгчүүдтэй зориулаад бид нэр сургуулийн нээлттэй өдрөлгийг бол үе шаттайгаар бол зохион байгуулж ажилдаг. За тэрний маань нэгэн хэсэг буюу 4-р сарын 2-ны өдөр болсон нээлттэй өдрөлгт маань бол маш олон эцэгчүүд бол хамрагдсан. За нээлттэй өдрөлг дээр сургуулийн бүх шатны сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, орчин нөхцөл, багш нарын танилцуулга, дотоод үйл ажиллагаа, за сургуулийн үдийн хоол цааны амтлагаа гэх зэрэг сургуультай холбоотой бүх төрлийн мэдээллийг бол нэг доороос бол авах боломжтой байдаг. За мөн нэмээд манай сургууль хүүхдээ элсүүлэн сургах сонирхолтой эцэгчүүд маань шууд бүртгэл хийх бас боломжтой байдаг юм давуу талтай. За мөн 5 дугаар сард бол 2 удаагийн нээлттэй өдрөлөг бол зохион байгуулалтаар төлөвлөгдсөн байгаа байна. Эцэгчүүдийн хувьд ажил амьдралаа бүх юмаа зохицуулахад бол одоо хүүхдийн сургууль гэр ойрхон байх хамгийн чухал асуудал байдаг. Яа тэгэхээр хүүхдүүдийн хүндрэлтэй зүйл юу вэ гэхээр хол гэрээс сургууль руугаа гэр хоёрын хоорондох зай маш хол байдаг хүүхдүүд болоод маш их ядардаг. Өглөө хичээлдээ явахдаа төгжирж очино. Хар өөрөөр босно. Хичээлийнхээ цагт амжиж очихын тулд маш их цаг төгжирч очдөг. Тэгээд нэг юм очиод хичээл дээрээ суугаад орой хичээлээ тараад гэрлүүгөө хайрхтаа төгжрэлт яг адилхан эцэгчүүдэд төгжирсээр гад очдөг. Тэгэхээр энэ эцэгчүүдийн хувьд бол ажил амьдралаа зохицуулахад бол хамгийн их бэрхшээлтэй зүйл. Нөгөө талаасаа бас энэ хотын замын хөдөлгөөний хувьд бол асар их хүндрэл учруулдаг зүйл. Тийм учраас би сургууль сонгосон нэгдүгээр шалтгаан бол ерөөсөө мэдээж эрэг гэртээ ойрхон гэдэг утгаараа энэ сургуулийг сонгосон байгаа. Тэгээд давуу тал нь бол технологийн сургууль гэж сонгосон байгаа. Миний өвгийн ангийн багш нь бол маш сайн багш. Ерөнхийдөө 35 жилийн туршлагатай тэргүүний багш байгаа. Тэгээ хүүхдийн сурлага хүмүүжлийг илүү сайжруулъя гэх бол хичээлдээ явах, хичээлээ хийх дуртай байлгыг гэхэд хамгийн их үүрэг нөлөө үзүүлдэг зүйл бол хүн бол багш байдаг.
Дээрээс нь миний маш хамгийн их сэтгэл хангалуун байгаа зүйл бол маш сайн ангийн багштай бүх зүйлээ шавнартай зориулдаг. Үнэхэрийн одоо та нарын нээлттэй өдөрлөг гэдэг ангид нь ороод үзэх юм бол өнөөдөр 1-р ангийн хүүхэд 100 дотор бодож байгаа. Үеийнхнээсээ хамаагүй төрүүлж байна. 100 дотор бодоод миний хүү өнөөдөр хичээлдээ явах дуртай. Дээрээс нь ээжи би багш болно, том болоод би монгол хэл математикийн багш болно гэж ярьдаг. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг нээж хичээлээ хийх дуртай ийм болгож өгж байгаа ийм сайн багштай. Тийм учраас би ямар ч байсан энэ цэлмэг сургуулийн цэвэн багштай хамгийн их баярлж талархаж байгаагаа хэлмээр байна. Тэгээд эцэг эхчүүдээ хүүхдүүдээ сургуулийг сонгохдоо 1-р гэрийн ойр байдлыг сонгоорой. 2-р багш хэр сайтай байна гэдгийг маш сайн ихлээрээ. 3-р сургуулал сургах ёстой, багшил сурах ёстой гэж битгий бодоорой. Та нарын эцэг эхчүүдийн өөрсдийнх нь бас өөрөг хариуцлага маш чухал байдаг юм шүү гэж хэлмээр байна. Энэ сургуулийг сонгох болсон шалтгаан маань 1-р шинийг хийж бүтээе гэсэн залуучууд нэгдээд хийж байгаа. Тэгээд ийм шин төсөл. Тэгээд энэ төсөл дээр хүүхдээ өгдөг нь хүүхдийнхаа анхны суур боловсролыг нь маш сайн тавьж өгөх болов гэсэн үндсэн дээрээс энэ сургуулийг сонгосон байгаа. Тэгээд сонголт маань бас буруу байсангүй. 6 настай 9 сард 1-р ангид ороод 12 сард бүх үсгээ үзээд дууссан. Одоо ингээд 4 сар ингээд амралт эхэлх гэж яхад уншаад бичээд 100-ийн дотор нэмээ хасаа бодоод сурцсан байна. X, Y-тэй тоо үзсэн байна. Тэгштгэл бүх юмаа үзсэн байна. Одоо ингээд минутны уншлага хийхэд ер нь бол нэг 50-60 үг, 80 үг уншиж байна. Ер нь бол өгсөндөө сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ сургуулийг сонгох болсон шалтгаан бол үр дүнтэй байна л гэж хэлэх гээд байгаа юм. Тэгээд бусад эцэгчүүдээ энэ сургуулийг сонгоорой. Хүүхдээ багаас нь цэгцтэй бас ийм зөв боловсролыг олгохын тулд энэ сургуулийг сонгоорой гэж эцэгчүүдэд уриалмаар байна. За би одоо 1-р ангийг намар 9-р сарын 1-нд 25 сурагч хүлээж аваад хугацаанд уншуулж бичиж сургасан хүүхдүүдээ. Тэгээд хүүхдүүдийг уншуулж хөгжүүлэхэд янз бүрийн юм ашиглаж тараах материал, үзүүлэн тараах материал хичээлдээ байнга тогтмол ашиглаж хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлж хүүхдүүдэд амжилтаа сургаж байна. Тэгээ өнөөдөр нээлттэй алганы өдрөлгөөр одоо шинээр ирж байгаа эцэгчүүд, ангийнхаа эцэгчүүд, сургуулийн эцэгчүүдтэй өөрийнхөө ажлын танилцуулга, хийж бүтээсэн бүх зүйл, кабинет байгуулсан кабинет бүх зүйлээ танилцуулаад ингээд ажиллаж байна. За манай цэлмэг кибер сургууль дээр бас нэг сонирхол татсан юм байгаа шүү дээ. Тийм. Нэг програм байгаа. Тэрний талаар бас дэлгэрэнгүй үзэгчтэй танилцуулъя. За манайх өөрөө бол дотооддоо энэ амжилтцэг.com буюу боловсролын чиглэлийн ERP системтэй. За энэхүү системийн маань бол манай амжилт компани, амжилт охин салбар компани бол амжилт.com бол хөгжүүлээд бол явдаг. За одоогоор бол яг амжилт 2 тэг гэдэг вершн дээр бол явж байгаа бол за 8 дугаар сарын 1-ээс бол 3 тэг гэдэг вершн рүү бол хөргөөд систем нь илүү боловсронгуй болж байгаа. Таад манаас нөгөө нэг үдсэн бол Shark Tank нэвтрүүлэгт ороод манай шижир захирал маань 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. За тэр хөрөнгө оруулалтаар бол яг энэ амжилтцэг.com бол 3 тэг вершн рүү хөрсрүүлж байгаа. За энэхүү системээ бол одоо бас таадаас танилцуулъя гэж бодож байна. За энэхүү систем маань ямар систем юм бэ гэхээр сургуулийн захиргаа, багш, эцэг эх, сурагч гэсэн эдгээр дөрвөлсөн холбоог бол сайжруулах зорилготой ERP систем гэсэн. За энэхүү системд нэвтрэхийн тулд танд зөвхөн интернет тэгээ гар утсан яхад бол хангалттай. Гар утснаасаа хямчна гэсэн үг. Энэ бол эцэгчүүд хүүхдүүдээ гар утснаасаа хянах боломжтой гэсэн үг. За тэгэхээр одоо бол яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа хэсэг бол яг удирдлагын хэсэг учраас удирдлагын хэсэгт бол бүх мэдээлэл бол нэгдсэн журмаар бол харагдаж байна л да. Одоо хүүхдүүдийн эрдэстэй, даслалт, хоцролт, өөр бусад зүйлс ингээд бол нэгдсэн журмаар бол ингээ харагдаж байна. За одоо багш нар маань бол яг систем рүүгээ бол өдөр бүр заасан хичээлээ оройдоо бол апплод хийгээд за контент хэлбэр бол байршуулдаг гэсэн үг. За одоо бол сүүлийн жилүүдэд бас илүү их яригадаад байгаа шүү дээ тий. Нэг хүүхэд одоо хэвийн 30 кг жинтэй болвол тэрнийхээ 1.2 дээр бол одоо байх нормал жинтэй юм
хүзэн хүүрэх ёстой гэдэг. Тэгэхэд бол манай энэ систем нь бол нэг талдаа дөрвөлсөн холбоог сайжруулж байна. За нөгөө талдаа хүүхдийн өсөлт байрлалд зориулсан хүнд цүн хүүрэхээс бол сэргийлж гин гэж хэлж бол бас болно. За одоо жишээлбэл энэ lesson plan 5 дугаар ангийн англи хэл энэ тийм ээ. Лорена багш маань бол англиныхаа хичээлийг бол оруулсан байна. За ингээд энд маань бол файл хэлбэр бол оруулсан байна тийм ээ. За энд маань видео, аудио, файл гэдэг зөвхөн хүн өөртөө зориулсан ямар ч хэлбэрээр л татаж авах боломжтой. За ийм байгаа даа. За одоо бол одоогийн байдлаар ингээд бүх багш нар маань хичээлээ бол ингээд өв шаттайгаар бол ингээд оруулаад явдаг. За багш нарын маань хичээл бол одоо ингээд ороо явцсан. За одоо жишээлбэл 1-р ангийнхан зориулсан хичээл энэ тий. За J-ус гэхэд л бол ингээд багш нар ингээд оруулсан байна. Эцэгчүүд энэ чинь сатаж аваад хүүхдтэй харуулах бол ингээд J-аваа үсэг гэхэл ингээд оруулсан байна тий. За тэгэхээр эцэгчүүд маань бол компьютероос аль эсвэл гар утснаас бол хянах бол бүрэн боломжтой. За системд маань бол сурагчийн дүн идэж одоо эдсэн хоолны илчлэг, калори тухайн өдөр зарцуулагдсан тий. Бүх зүйлс нь бол мэдээллүүд бол байршсан байдаг. За дээрэс нь нэмэгдээд одоо эцэгчүүдэд өөр юу харагддаг вэ гэхээр мэдээж бол контент хичээлүүд бол бүгдээрээ харагдаж байна. За нэмээд одоо сурагчийн өгж болох юм тест бол бүгдээрээ харагддаг. За шалгалтыг бас хэлбэрээр бол авч болж байна гэсэн үг. За нэмээд одоо сургуулийн захиргаанаас гаргаж байгаа одоо мэдээллүүд тийм ээ бүгдээрээ бол харагддаг. Бүх ном бол хэлбэрээр бол байршсан байдаг гэсэн үг. За тэгэхээр одоо сурагчгаа мартсан, аль эсвэл ангидаа орхисон тохиолдлууд дээр бол хүүхдүүд маань шууд хэлбэрээр ороод эндээсээ бол сурагчгаа шууд хараад үзээд хичээлдээ хэрэглэж болдог гэсэн үг. За тэгээ нэмэлтээр бол багш нарт маань бол бас ямар даваа талтай вэ гэхээр багш нар маань бол шууд ажил төлөвлөлт гэдэг хэсэг рүү ороод бүх ажлаа бол 7-7 хоногор төлөвлөөд за тэрийг нэгдсэн сургуулийн удирдлага бол нэгдсэн журмаар нь бол удирдаад хянаад гүйцэтгэл дээр нь бол анхаарат явдаг гэсэн үг. За нэмэлтээр багш болон эцэг эхчүүд сургуулийн захиргаан зориулсан бол энэ ашиглах заавар гэдэг бас хэсэг байдаг. За тэгэхээр энэ одоо системтэйгээ хэрхэн харилцаа мэдгүй байгаа эцэг эхчүүд сурагч багш нарт маань зориулсан бол хэсэг байгаа. За дараа нь бол илгээсэн алдаа гэж байна тийм ээ. За тэгэхээр мэдээж бол энэ монголчууд өөрсдөө хөгжүүлж байгаа энэ софтверийн ERP систем учраас эцэг их хэрэглэхэд ямар нэгэн хүндрэлтэй сурагчид хэрэглэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд бол энэ илгээсэн алдаа руу тухайн ийм алдаа гарлаа энийг ингэж сайжруулж өгөөч гэх тий асуудлыг шийдэлтэй нь олж илгээснээрээ бол манай програм хангамжийн багийнхан маань бол илүү ажиллаа дараагийн түвшинд бол хүрэх юм зорилготой байгаа. Тий. За одоо болохоор хэдүүлээ зөвхөн энэ компьютероос бол орж үзсэн шүү дээ тий. Тэгэхээр одоо хэдүүлээ гар утсан дээр бол ийм амжилт гэдэг бол ийм аппликейшн бол байгаа. За аппликейшн руугаа нэвтрлээ. За одоо бол яг 5 дугаар ангийн маань сурагч үлцэн хариуцах гээд хамгийн сүүлд шилжиж ирсэн хүүхэд байгаа. За тэрний ирэхээр би бол нэвтэрсэн байна. За ингээ нэвтрэхээр бол хүүхдүүд маань мэдээлэл те өөр дүн гэ бусад бүх юмнууд бол харагддаг. За одоо бол дүн харагдахгүй. Яагаад гэвэл нөгөө дөнгөж шинэ үйлрэл эхэлсэн байгаа учраас за ингээ дүн болон эрс болол эцэг гэхэд бол автоматар бол дүн орлол бол эцэг гэхэд гар утсан дээр нотификейшн очоод шууд бол харагдана. За ингээ хичээлийн хуваар за дээрээс нэмэгдээд гэрийн даалгаврууд бол ингээ ороод явдаг гэсэн. За одоо 3 дугаар сарын 30-ны гэрийн даалгаврууд бол ингээл байж байна те. За хүүхд маань одоо яг энэ дээр ингээд гэрийн даалгавраа бол ингээд оруулсан байгаа тийм тий. За тэгэхээр хийчингүүтээ зургийн дараа л апплод хийчихин гэсэн үг. Нэгдүгээр ангийнхан бол нэг 7 хоногийн дотор л ашиглаад сурчдаг. За ингээд хүүхд маань даалгавраа оруулчин багш нь буцаагаад тэрийг засаад шалгаад за хариуг юм бичээд ингээд юм 3 солбоогоор шууд энийг давхар эцэгчүүд нь бас хянаад явах боломжтой гэсэн үг. Сургуульдаа элсэн орж байгаа хүүхдүүдэд зориулаад бол бид нар яг энэ нэвтрэх нэр логгийг бол тий нууц кодыг бол зөвхөн эцэг их асар хамгаалагч нарт өгөөд за тэрийгэ давхар хүүхдүүд рүүгээ дамжуулах ийм журмаар бол ажилладаг. За тэгэхээр манай сургууль бүртгэгдсэн хүүхд бүр өөр өөрсдийн гэсэн логтой гэж бол ойлгож байна. За тэгэхээр нэг логоор бол эцэг сурагч гэдээ хоёулаа нэвтрэх боломжтой учраас давхар би бинийг аасан гэдэг юмад явах боломжтой гэсэн. Эх хичээлийн жилд бол энэ систем маань бүр илүү гоё болоод одоо л яг энэ 2 тэг гэдэг дээр вершн дээр явж байгаа. Одоо 3 тэг вершн рүү өсөрөхээр одоо яг энэ хэрэглэж байгаагаас илүү маш гоё хэрэглэхэд арай хэлбэр болно гэсэн үг. Өсөх дэнж хотхон өссөн дэвжих амьдралыг зохицлоо. Өсөх дэнж. Өссөн дэвжихээ бодоод амьдралаа зохицлоо.
Өсөлтийн чадхан 2-р ээлжийн захиалгатай холбогдуулан өсөх 6 боломжтой хотын А бүсэд бүрэн цутгамал 100 жил гандахгүй евро стандартын металл басаад алт дисүртэй чулуун хөвөн хамгийн бага урдчилгаатай 5 жилийн хүүг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр захиалга авч игэллээ. BDMT Group хүн төвтэй хөгжлийг цогцлоо. За цэлмэг кибер сургуультайгаа танилцаад гараад ирлээ. За 2 давхар сургуулийн маань хажуу талдаас яг өөрийн хичээлийн байртай иргэжил орох гэж байгаа шүү дээ, тий. За өнгөрсөн хичээлийн жилд бид нэр яг 250 хүүхдийн бол эсэл тасан. За та бүхэнд харагдаж байгаа энэ 2 давхар хичээлийн байрандаа бол одоо яг сургалтын үйл ажиллагаа маань бол явагдаж байна. За гэхдээ бол зөвхөн ийм хязгаарлагдмал хүрээнд буюу 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийг бид нэр элсүүлэн сургаж байсан болвол за 2022-оос 2023 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа 3 дахин өргөжүүлээд за 1-ээс 12 буюу ЕБС-ийн бүх ангийн сурагчдыг бол сургуультаа элсүүлэн сурах боломжтой болсон байгаа. За тэгэхээр түүнтэй бас уялдуулаад сурагчдын маань тоо, сургалтын байгууллагын маань дотоод нөөц болцоо, хүний нөөц маань 3 дахин ихсэж байгаатай холбогдуулаад бидэд энэ яг энэ сургуулийн хажуу талд 2 давхрын хажуу талд 5-7 давхар энэ барилга руу бол сургалтын маань байгууллага тэр чигээрээ бүтнээрээ нүүж бол орж байгаа. За тэгээ одоо байгаа 2 давхар сургуулийн маань байр бол цэцэрлэг олж үйл ажиллагаа маань бас өргөжөж тэлээд ингээд нэг талдаа эцэг эхчүүдэд зориулагдсан тийм ээ. Нэг доор цогц ийм сургалтын байгууллага болж үйл ажиллагаа маань илүү өргөжж байгаа гэсэн үг. Одоо хуучнаар бол Готлын байр гэж нэрлэгддэг шүү дээ, тий. Яг 5 могдын эсрэг талд гой сургууль болох нэ. Тий, ер нь бол энэ манай Готл офис ч өөрөө маш юм чанартай барилга. Тэгээ хаан уулын яг энэ 19 дугаар хорооллын хүмүүсийн ер нь хамгийн сайн мэддгээр 5 могд групп компани яг замын эсрэг талд байрлаж байгаа. За ер нь бол олоход маш амархан. За тэгээд мэдээж одоо энэ сургууль маань ингээ бүтэн сүндэрлээд ирэхээр бол бүх хүмүүст бол илүү олоход те ирж уулзахад эсэл дээр орох гэсэн бас амар хэлбэр болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж сургалтын маань үйл ажиллагаа нэмэгдээд хүүхдүүдийн маань тоо нэмэгдэхийн хэрээр бид нарт одоос нөгөө хүүхдүүдэд үйлчлэх сургалтын байгууллагатай холбоотой үйлчлэгээний ажлууд бас нэмэлтээр бол хийгдэнэ. За тэрний маань нэг нь бол бүх чиглэл явдаг бол сургуулийн иж бүрэн автобус бол байгаа. За одоогор л яг манайх хүүхдүүдийнхээ тоонд бол баригдаад одоо нэг 4-5 автобус за бүх чиглэлд бол явж үйл ажиллагаа бол явагдуулж эцэг эхчүүдэд бас зориулсан ажлын цагийн хөнгөвчлөхтэй эдгээр үйлчлэгээг бол бас үзүүлдэг. За эх хичээлийн жилд бол бас яг хүүхдүүдийн тоотой бол уялдаад автобусны маань тооч гэсэн бас дагаад нэмэгдээд бол ирж байгаа. За мэдээж бол сургуулийн гаднах орчин за эцэг эхчүүдэд зориулсан одоо машины зогсоол тэдгэрийг бол бүрэн иж бүрэн бол шийдэхээр бол төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгэхээр 2022 оны 9 сарын 1-нд мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамтраад одоо 3 ихтэй үнэлбэргөө оруулах гэж байгаад юуны түрүүнд бас талархаж байна. Тэгээд бас өөрийн гэсэн автобустай технологийн чиглэлийн анхны сургууль гэдэг олон даваа талаа танай сургуульд бол байна. Тэгээд миний хувьд ч гэсэн баярлж байна. Одоо 3 ихтэй үнэлбэргөө нийгмийн харилцааны хүрээнд одоо оруулна гэдэг бол бас том ажил юм. Тэгээд за тэгэхээр хүүхдүүд маань одоо ямар шаардлагыг хангах хэрэгтэй байгаа лээ? За нэгдүгээрт бол 10-аас 12 дугаар ангид суралцдаг ЕБС-ийн сурагч байх хэвээр. За тухайн суралцж байгаа сургуулаасаа бол дүнгийн болон сурагчийн анкет тодорхойлт, сургуулийн тодорхойлт гэсэн зүйлсийг бол бэлэн авчирна. За нэмэлтээр бол манай сургуулийн маань аль биесны имэйл хаяг руу цэлмэг кибер сургууль суралцах шалтгаан гэсэн 1000 хүүхдэд эссе бичиж хүсэл эрмэлзлээ тодорхойлсон тийм маш гоё эссенүүдийг бичиж илгээснээр бид нар тэндээс бол 3 хүүхдэд бол сонгон шалгаруулж авах юм журамтай байгаа. За мөн 4 сарын 22-ны хүртэл бол яг энэ хүн сонгон шалгуулалтын маань материал хүлээн авах хугацаа маань бол 4 сарын 22-ны өдрийн тэг цагаар бол дуусгар болж байгаа. Тийм ба. За ер нь бол мэдээж яагаад ийм үйл ажиллагаатай бас хамтарч ажиллах болсон бэ гэхээр боловсрол зарцуулсан $1 бол буцаж ирэхдээ яг 10-аас 15 дахин нэмэгдэж өсөж ирдэг тийм мэдээж тухайн улс орны бол хамгийн гол үнэт зүйл бол мэдээж бага насны хүүхд сурагч байдаг. За түүний дараагаар бол боловсрол заашгүй байдаг учраас бид нар нийгмийнхаа хариуцлагын хүрээнд за мэдээж тэрийг биелүүлэхийн тулд зорион ажиллаж байгаа учраас энэ маань бас нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа томоохон ажлуудын нэг гэж бол харж байгаа. За өнгөрсөн жил бол бид нар бас яг нэг 125 сая төгрөгийн
тэтгэлэг олгож ирсэн. За зөвхөн энэ 10-аас 12 дугаар ангийн хүүхдүүдээс гадна за дахиад манай сургуульд бас хэлсэн суралцах сонирхолтой хүүхдүүдэд зориулсан бас захирлын нэрэмжит, үүсгэн байгуулагчдын нэрэмжит гэсэн тэтгэлэг бас байгаа. Тэгэхээр бас энэ хүү талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол бас Цэлмэг кибер сургуулийн маань пэйж хуудаснаас мэдээлэл авах бас боломжтой байгаа. Ерөнхий тэтгэгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Зөхө Динж Хотхон. Одоо мөрөөдлийн нэвтрүүлэг болон Цэлмэг кибер сургууль гэсэн фэйж хаягаас одоо яг тэтгэлэгт хамгаалт хүүхдүүд мэдээлэл олж аваарай. Тэгээд нэвтрүүлгийн түрээд өндөрлж гин мөрөөдлийн нэвтрүүлэг 3 хүүхдийн өсөл мөрөөдийг биелүүлэхийн сайхан боломж тун удахгүй ирэх нэ. Ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Түр баяртай.